Бүгдээрээ сайн байцгаана уу? За энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бол би нэг нөгөө ботуудын талаар яг тусгайлан бас тайлбарлая гэж бодлоо. За бот гэдэг нь болохоор юу вэ гэхээр за Arum Foundation компани бүтээгдэхүүнүүд байгаа. За тэгээд яг одоогийн байдлаар бол Arum Foundation гэдэг компанид маань тийм ээ гурван төрлийн бот бол яг ажиллаж байгаа. За бараг одоо дөрөв юм уу та тий. За үүнээс бол бид нар хамгийн түгээмэл хэрэгжилж байгаа нь бол XEI бот байгаа. За XEI гэдэг нь болохоор одоо хиймэл оюун ухаан дээр суурилсан арилжааны бот гэж байгаа. За энэ арилжааны бот маань болохоор багадаа $100-оос эхэлнэ. За бусад төрлийн компани зарим нэг ботуудаас ялгарх давуу тал нь гэх юм бол ботоо худалдаж аваад тэгээд одоо мөнгөө их тусад нь хийдэг гэх юм байхгүй. Ердөө нэг удаагийн хөрөнгө оруулалтаар одоо сар бүр ингээд өдөр бүр баг тий ингээ ашиг өгөөж хүртээж явдгаараа юм. Маш том давуу талтай ийм одоо бот байна. За Arum одоо XEI ботын тухайд гэх юм бол одоо топ бирж болох тийм ээ. За KuCoin бирж дээр бол спот арилжаанд ордгоор маш том давуу талтай байгаа. За KuCoin биржиг бол бид нар мэдж байгаа. Coin market cap-ийн топ одоо эхний топ 10 дээр бараж жагсаж байгаа бах. За тэгэхээр зэрэг KuCoin бирж дээр блокчейний үндсэн койнууд дээр бол арилжаанд ордгоор маш том давуу талтай. За удахгүй бидний XCI бот хэрхэн яаж арилжаанд яаж орж байгаа талаар лайв трейдингээд одоо шууд амжуулт бол удахгүй бас одоо нээгдэнэ гэж байгаа. За тэгэхээр зэрэг бид нар өөрсний одоо ботоо хэрхэн яаж арилж байгааг баг харах те ийм боломж бол нэгднэ гэж байгаа. За тэгээд XCI бот дээр бид нар одоо хөрөнгө оруулалт хийхдээ $100-оос $99,900 хүртэл одоо ийм хөрөнгө оруулалтыг хийх боломжтой. За тэгээд баг багцуудаар хөрөнгө оруулалт хийснээрээ ер нь бол бид нар ашигыг жоохон бага авна. Яагаад гэвэл одоо жишээлх юм бол 100-аас $249,99 хүртэл тийм ээ сарын 10.5% одоо арилжааны ашиг өгнө. За тухайн ашигаас компани 40% нь авна. За хэрэглэгчид бол 60% өгж байгаа. За $250-оос $999 хүртэл сарын 11.37% ашигтай. Гэхдээ энэ ашигаас бол компани 35%-ийг авах нь байна. За ашиг одоо хэрэглэгчид буюу бид нар 65%-ийг л авах нэ. За тэгээд ингээд одоо багц дээшлэх тусмаа компанийн авах ашигын хувь бол багасдаг байгаа. Нэг өсөндөө жишээлх юм бол одоо бид нар $50,000 багцыг авсан нөхцөлд арилжааны ашигаас компани ердөө 5%-ийг аваад 95%-ийг хэрэглэгчид өгнө. За 1662%-ийн сарын ашигтай байгаа. За XAI бот дээр маш олон давуу талууд бас байгаа. Тэгээд компани яг өөрийн үндсэн бүтээгдэхүүн байгаа. Тэгээд давуу талууд нь гэвэл юу вэ гэхээр одоо хамгийн уян хатан нөхцөлтэйгээр бид нар энэ ботыг ажиллуулж болно. За нэгдүгээрт нь гэх юм бол бид нар за жишээ нь $10,000 хөрөнгө оруулалтыг хийлээ гэх тийм ээ. $10,000 хөрөнгө оруулалтыг хийхэд бол яаж юм гэхээр сар болгон буюу за 7 хоног байсан ч гэсэн хамаагүй тий. За 5 хоног ч байсан хамаагүй. За бүр цаашлах юм бол нэг өдрийн дараа ч байсан хамаагүй хүүгээ аваад явах боломжтой гэсэн үг. За тэгэхээр жишээ нь $10,000-ыг хамгийн дээдлийн одоо хөрөнгө оруулах хугацаа бол ер нь 1 жилээр бол хийдэг 12 сараар л хийдэг гэсэн үг. За $10,000-ыг бид нар сар болгон одоо цалин авж байгаа маягаар $10,000-ын ашгаа авч явъя гэх юм бол нийтдээ 12 сарын хугацаанд $17,850 ашигтай гэсэн үг байна. $10,000 хөрөнгө оруулалтын арилжааны ашиг нь 17,850. За 12 сарын дараа бол бид нар $10,000 буцаагаад авнаа гэж байгаа. За $17,850-ыг бол хэдүүлээ ингээд юу яагаад бодоод бас үзье тийм ээ тооны машин дээр. За $17,850-ыг хуваадаг нь тийм ээ 12 сард хуваахаар сарын $1,487 ашигтай гэсэн үг. За $1,487 маань Монгол төгрөгөөр ойролцоогоор за USDT тэрийн ханш бол 3,600 яг бодчих тийм ээ. За сардаа 5,355,000 төгрөгийн ашигтай. За $10,000 маань өөрөө 36 сая. За яг 3,620-оор бодчих. Яг одоо бол 3,625 байна. За 3,630-аар бодчих тийм ээ. За тэгвэл 36,300,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд бид нар одоо сар бүр сая 5 одоо юг авч ирсэн шүү дээ $1,487 авч ирсэн тийм ээ.
За ингээд бодохоор 5 сая 353 мянган төгрөг авч байна сард тийм үү. За тэгвэл 36 сая 300 мянгаыг анх оруулсан хөрөнгө оруулалтаа одоо хуваах нь 5 сая 300 хэд боллоо 53,500 орчим болж исэн тийм ээ. Ингээд хуваахаар бид нар 6 сар 6.7 сар буюу 6 сар 7 хоногийн дараа дотор энэ одоо анхны оруулсан хөрөнгө оруулалт буюу 36 сая 300 мянган төгрөг маань гарч ирэх нь. За үлдсэн эндээс хасах нь 36 сая 300 мянган төгрөг бүгдээрээ хасаад үзэхэд яах нь үлдсэн юу нь буруу хассан байна. За 36 сая 6.7 гэдэг чинь. За 12 сараас хасах нь 6.7 сараа ингээ хасахаар 5.3 сарыг үржих нь 5 сая 300 за 63,500 төгрөг орчмоор ингээд бодохоор үлдсэн 5 сардаа бол ээж нь 28 сая 426 мянган цэвэр хүү аваад тэгээд 12 сарынхаа эцэстээ 36 сая 300 мянган төгрөгөө эргүүлээд одоо авах нэ гэсэн үг тийм ээ. Авах нь байна. За ийм нөхцөлтөөр авч болно. За нөгөө тал нь одоо бас нэг боломж нь юу вэ гэхээр за саяных бол нэгтгэн шүү. За хоёр дахь нь болохоор XAI ботын хамгийн том давуу тал нь бас юу вэ гэхээр хүүнээс хүү тооцох замаар буюу нийлмэл хүүний аргаар одоо энэ 10 мянган долларыг бид нар 500 бараг тий 420-оос 500 дахин өсгөх боломжтой, хуваар өсгөх боломжтой гэсэн. За тэрийг яаж тооцдгоо гэхээр хэдүүлээ харъя 10 мянган долларын нэг жилээр хугацаатай хадгаламжинд хийлээ гэж бодъё тийм ээ. Яг л одоо банкнд бид нар мөнгө хийгээд хадгалдаг шиг хугацаатай хадгаламжинд хийгээд за калькулят гэдэг дарангууд нэг жилийн дараа 63,175 доллар болно. За энийг үл яг бид нар одоогийн байдлаар нөгөө компани маань яг байгуулагдаад одоо 9 сард нэг жил болох гэж байгаа тий. Яг энэ хооронд бид нар одоо энэ хугацаатай хадгаламжинд хийгээд анхны 10 мянган доллар энэ дотор орж ирсэн юм уу үгүй юм уу гэдгийг бол яг бодитоор гаргаж үзег байгаа. Гэхдээ нэг компани тооцооллын дагуу бол 10 мянган доллар нь энэ 63 мянган доллартай ороод тэгээд бид нар нэг өсөндөө нэг жилийн дараа 10 мянган доллар 63 мянган доллар болгоно гэж байгаа нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нэх юм бол 63,175 доллароосоо бид нарын энэ одоо энэ 15% хасагдах байхаа гэж бол бодож байгаа тийм ээ. Арилжааны ашигын 15% хасагдах байхаа гэж бол бодож байгаа. Гэхдээ энийг бас бид нар арайхандаа туршиж үзег байгаа. Яагад гэвэл бидний анхны оруулсан хөрөнгө оруулалтууд нэг жил болоогүй байгаа учраас бид нар одоо мэдэхгүй байна. За тэгвэл хэдүүлээ ингээд зүгээр яг хасаад үзье л та тийм ээ тооны машин дээр. За 63,175 доллар болж байгаа 10 мянган доллар маань эндээсээ хасах нь одоо ашигын 15%-аа зүгээр хасаад үзье тий. Хасахад л 53,698 мянган доллар болох нэ. 10 мянган доллар маань ийм болж байна гэсэн үг байна тийм ээ. За энэ бол нэг жилийн хүү. За энэ яаж одоо энэ 10 мянган доллар чинь ингээд 53 4 мянган доллар болчих вэ гэдгийг бүгдээрээ энд нэг одоо презентац дээрээс харъя. Би та нарт энийг нэг харуулъя гэж бодож байна. За маань бол энд байгаа. За тэрийг хэдүүлээ нэг хараадах юм. За ядах. За энэ нэг компани танилцуулгын талаарх мэдээлэл бол угаасаа та нарт би өгнө гэж бодож байгаа. За энэ дээр бол ингээд одоо харагдана тийм ээ. 10 мянган доллараар одоо хамгийн ихний хөрөнгө оруулалтыг ингээд хийлээ. Эхний 1 сар одоо бид нар ингээд хийцэн явж байна гэсэн үг тийм ээ. За тэгэнгүүт эхний 1 сарын хөө энд харагдаж байна 1487 доллар тийм ээ. За та нарт харагдаж байна уу? Харагдахгүй байна уу? Томруулах гад үзье би. Нэг томруулчих тий. За энэ 10 мянган долларыг ингээд 1 сард хийлээ тий. Тэгэнгүүт эхний 1 сарын хүү 1487 доллар болж гарч ирж байгаа. Хүү нь шүү дээ тийм ээ. Ашиг нь. Одоо хүү юу аах вэ? Одоо нэг арилжааны ашиг маань. За 1487 доллар маань ерөнхийдөө бол ашигын дараах баг юу нөгөө 15% авсны дараах ашиг юм шиг ингэж харагдаж байна да. Ер нь бол баг тий. За тэгээд яаж ин сарын эцэст 11,487 доллар болно гэсэн 10 мянган маань хүүтэйгээ 11,487 доллароос дахиад 2 дахь сардаа дахиад хүү одоо тооцогдох нь шүү дээ нэг 1487% тооцогдохоор
$1708 ашиг гарч байна тийм ээ. За энэ хоёрын нийлбэр $13,195. За 3 дахь сартаа $13,195-аас ингээд 1962. Гихт замаар ингээд одоо хүүнээс хүү тооцох буюу одоо энэ үндсэн одоо хөрөнгө дээрээ хүү нэмэгдсэн нийлмэл хүүний аргаар бодогдоод 12 сар гэхэд тийм ээ бүх ашигнууд маань нийлээд $42,700 болонгод анхны одоо бидний хөрөнгө оруулсан дүн $10,000-тойгоо нийлээд ингээд нөгөө 52 $53,000 маань болж гинэ гэсэн үг. За энэ дээрээс харъя бүгдээ. Aron платформ дээр та нийлмэл хүүтэй болон нийлмэл хүүгүйгээр орлогоо наривчлан тооцох калькуляторыг бол ашиглаж болно тий. За тэгвэл яж $10,000-аас $24,999 хүртэлх багц нь хэрэглэгчийн хувь нь 85% тий ашигын 85%-ийг аваад сардаа 1487% ашигтай гэж үзэхэд жилдээ 427,81% ашиг буюу 42,708 мянган одоо $42,781 цэвэр ашиг гарч байгаа. За энэ дээр бол анхны бидний оруулсан хөрөнгө оруулалт $10,000 нэмэгдээд ингээд нийлмэл дүн маань $52,781 ингэж авах нэ гэж байгаа. За энэ бол яг 10,000-аас $24,999 багц дээр бол ингэж жишээ тайлбарласан байгаа. Яг одоо багцын дүнгууд бол энэ дээр ингэж харагдаж байгаа тийм ээ. Түрүүн би танарт харуулсан байгаа. Энэ энэ тий. За 100-аас 249 хүртэл одоо компани 40% ашигыг аваад 60-ыг өгнө. За 250-999 1000 гээд ингэж явсаран байгаад ерөнхийдөө яг том багц бүрдүүлж авдгийн ашиг нь юу гэхээр хүмүүс бага мөнгөөр тийм ээ. Одоо жишээ нь $1,000 нийлсэн хүн бол ашигын 70%-ийг л авах нь шүү дээ. Тэгээд сарын хүү бол бага байх нь. Тэгвэл $1,000-аар 10 хүн нийлээд энэ VIP багцыг авахд сарын хүүн даруй одоо бараг 2.4 одоо хувиар өндөр илүү. Тэгээд ашигын 15%-аар илүү авах нь гэсэн үг байгаа зэн дээр. За ийм одоо боломж байгаа учраас бид нар том багцыг бүрдүүлээд байгаамаа гэсэн үг ээ. За энэ XCI ботын тухайд бол яг одоо ийм боломжууд байна. За энэ бол хоёр дахь одоо боломж нь байлаа. За гурав дахь боломж нь бол юу вэ гэхээр одоо хэдүүлээ дахиад үзье. За $10,000-аар хөрөнгө оруулалт хийсэн хүн явж илаа. За гítэл одоо 2 сар 3 сар ингээд ажиллуулаад 5 6 7 сар ч юм уу те магадгүй ажиллуулж явж байгаад одоо гів гэнтэх нь надад энэ $10,000 хэрэг үнэхээр их гарч ийна. Би энэ мөнгийг үнэхээр авмаар байна. Авахгүй болохгүй нэ гэсэн нөхцөлд одоо энэ ботыг зогсоож байгаа учраас termination fee буюу одоо гинтийн бот зогсоосны шимтгэл буюу 35%-ийн fee тэгээ 35% шимтгэлийг компанид төлөөд 65% аавна. Тэгэхээр $10,000-аас 35% буюу $3,500 төлөөд тийм ээ тэгээд $6,500 аавна гэсэн үг байна шүү дээ. Ийм бас одоо нөхцөл байгаа. Түүнээс яг одоо мөнгөө хийгээд заавалжгүй жилээ дуусгаж аавна гэсэн байхгүй. За тэгээд энэ мөнгийг бол хэрвээ замын дундаас цуцлахаар болвол наан компанид хүсэлт гаргаад тэгээд сар бүрийн 1, 10, 21 одоо 31-нд ингэж мөнгөний бол гаргаж өгнө гэсэн ийм дүрэн байдгийм байна лээ. За ингээд XCI ботын тухайд бол маш товчхондоо одоо ийм байлаа.